Өглөөний мэнд төргийн үзэгчдээ Зүгээ цэгийн маань сайт та бүхэндээ за Монголын үндэсний музейн гадна талд байгаас мэдээлэл шууд амжуулах хүргэж байна. За яг одоо энд бол эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. За гадаад улсад оршин сууж байгаа иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна. Ингээд та бүхэн мэдээллийг шууд амжуулах хүргэе. Эсвэл нөө Оросоос болохоор маш их хоёрдууд ингэ татаж авч штэ. Бид тэнд байгаа хүүхдүүд ч одоо гомдож штэ тийм үстэй. Энд чинь үндсэн хуулиндаа заасан, босрлын хуулиндаа заасан хүүхдийг ялгуурлаж болохгүй гэж байгаа штэ тийм ээ. Ингэмээр байна. Тэгэхээр үнэхээр бол Монголын бол NATO онгоц хүрэлцэхгүй. Кореан нэрээрээ үлдсэн хүмүүсээ төв алгасан газраараа аваач гэрээд газраас одоо Франкфурт ч юм уу одоо хаан ч юм те Турк ч юм уу энэ газраас бол НАТО онгоцод хурж аваад байгаа шүү дээ тийм ээ. Хүрэхгүй газраасаа Кореан нэрээс аваасаа гэж хүсэл гаргаж байна. Таны хүүхдийн хувьд Америк нэгдсэн улсын гадаадын иргэдэд 2000 долларын тэтгэмж өгж байгаа. Тэнд хамрагдаж чадж байгаа. Болохгүй хамрагдахгүй нь ойлгомжтой. Авахгүй өгөхгүй. Энэ бол зүгээр л үесээ Америкийн бас нэг сонгуулийн шоу яваад байхгүй юм чинь. Одоо таны хүүхдийн хувьд одоо санхүүгийн их усүр бах болчлаа ажил хийх ямар ч боломжгүй. Боломжгүй шүү дээ тий. Яаж гарч ажил хийх юм бэ? Ажил хийхэд чинь коронавирус тусна гэсэн үг шүү дээ тийм үү. Тийм учраас одоо байранда одоо бүгөөл ээж байрныхаа мөнгийг төлөв гэхээр ч одоо ажил хийж болохгүй. Монголын одоо амьдрал ямар вэ гэдэг тийм ээ. Тэгээс одоо бушуухан шиг нутаг орондоо эрхэл хэрэгтэй байна. Тий. За баярлалаа. Сайн байна уу? Мэдээ. Нэр нь юм бэ гэж? За миний бодсон. Нэрээ өгөхгүй ч гэж болно. Өгөхгүй тий. За таны одоо ямар хамаатай садан төрлөөс нь одоо ингэж аль улсад оршин сууж байгаа вэ? Одоо манай хүүхд бол Америкийн Калифорни мужид байна. Одоо сэтгэл маш их төгсөж байна. Яг тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол өвчлөлөөрөө тэргүүлж өдөрт 20,000 түүнээс дээш хүсэл одоо гарч байна. Тийм. Тэгээд дээрэс нь одоо Нью-Йорк, нэгдүгээр Нью-Йорк дараа нь Нью-Джерси дараа нь Калифорни мужид өвчлөлөөр тэргүүлж хүүхд маань бол Калифорни мужид. Тийм. Тэгээд дээрэс нь одоо арьс өнгөөр ялгуулж байна, бөө шийдмээр айлгаж байна. Маш их айц дунд байна. Оростой харьцуулахад. Тийм. Тэгээд одоо Кореан нэр онгоцыг одоо 6 сарын 1-ээс одоо нисгэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо улсын онцгой хүнсэд одоо хандаж хэлэхэд 7-оос ядаж 10 хоног, 14 хоног хилээ нээгээд зөвхөн одоо Америк, Австралиас ч юм уу хүмүүсээ аваач гэж гуймаар байна. Одоо Америкт байгаа тэр оюутнууд авахгүй гэж түрүүчийн нисэлдээ тэгсэн хэрнээ бас оюутнууд ирсэн байгаа байхгүй. Энэ одоо бас ингэж ялгуулж болохгүй. Дандаа л өвчтөө тэр 5 заалтанд байхгүй хүнийг авахгүй гэдэг одоо ингээд байгаа. Гэтэ ингээч Оросоос болохоор зөндөө олон оюутнууд ингээд өвчтөө, өвчнгүү бүгдийг ингээд аваад ирж байгаа. Бити ингэж ялгуултаа хандаач. Америкаас оюутнуудаа аваач. Кореан нэрийг одоо ингээд зөвшөөрөөд 7-оос 10 хоног ч юм 14 хоног нээгээд Америк, Австралид төв алгасан Монголын НАТО онгоц хүрэхгүй газраас аваач гэж хүсэл гармаар байна. Баярлалаа. Таны хүүхд бол тэнд бас сурдаг юм байна тий. Оюутан нэгдүгээр курс оюутан манай хүүхд оюутан. Одоогоор яг хаана амьдарч байгаа юм бэ? Калифорни мужид. Дотор байр. Дотор байранд бас нөхөөгөө гаргацсан байгаа. Тэгэхээр одоо байр хөсөлж одоо амьдарч байгаа. Тэгээ байрныхаа мөнгө төлөхгүй бас дахиад хөөгд гаргана. Хэд хэд оюутнуудтай хамт ер нь бол одоо тусгаарлалтынхаа байдлыг хараад нэг оюутантай ингэж нэг өөрөө хоёр өөрөө байна. Нэг өрөөнд одоо ингэж байж байна. Тийм. Элчиг сайдын яамууд зэрэгээр одоо ямар нэг арга хэмжээ бол аваагүй хүсэл байхгүй. Тийм. Тэнд болохоор зэрэг одоо энэ заалтан дээр заахтаа болохоор зэрэг заавал одоо шинжилгээ өгсөн байх хэвээр. Тэгжээж онгоцон суун тэгвэл суулахгүй гэж. Америкт бол тийм байхгүй шүү дээ. Зөвхөн өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс шинжилгээ авч чинь. Өвчний одоо шинж тэмдэг илрээгүй байна яв гэж баахан коронавитой хүмүүсийн дунд очиод чи корона авах юм одоо хайшин тийм ийм байдалтай байна. Оросоос болохоор чинь зэрэг шинжилгээ өгсөн өгөөгүй хамаагүй бүгдийг аваад нэг онгоцонд ингээд суулгаад аваад ирж шүү дээ тийм үү. Түрүү та хэллээ одоо тэнд ямар ч ажил их боломжгүй ингэж амьдарч байна. Мөнгө санхүүгийн нэлээд хэцүү байдалтай байна гэж явуулж байгаа. Тэгээ тэнд одоо ямар ч тийм ажил хийх төрөл хийх болцоо авахгүй. Тий. Америкчууд өөрсдөө тэтгэмжээ авч ажлыг шаарлах байхгүй шүү дээ тийм үү. Тэг юм бэ. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ за Зүгээ цэгийн маань та бүхэнд гадаад улсад суугаа одоо иргэдийг төлөөлж энд жигсаал хийж байгаа хүмүүстэй та бүхнийг уулзалж байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За таны ойр дотны хүмүүсээс яг ямар хүн гадаад аль улсад сууж байгаа вэ? Германы Франкфуртт манай ах хоёр маань хүүхд дэмжлэггүй явсан байгаа. Аль нэг сард явсан. Тэгээд одоо нэг юуны хэл хаасан учраас ингээд гацсан байгаа. Тэнд одоо нэг
ор хорон байхгүй, мөнгө төгрөгийн асуудалтай. Мөнгө төгрөгийн дууссан тэгээд энэ чинь хэцүү байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр хилэнэгээд одоо иргэдээ авахыг л шаардж байна. Ер нь хизээ яваад одоо ирж чадахгүй юм байна. Нэг сарын сүүлээр явсан. Нэг сарын сүүлээр яваад хүүхдээ эмчлэх гэж байсан байхгүй юу? Тийм тэгээд яг ирэх гэжэд л ирэхээс нь 2 3 хоногийн өмнө яг нэг филетийн захиалсан өдрөөс нь 2 3 хоногийн өмнө хилэн хатсан байхгүй. Тийм яг ингэж явсан. Энэ хүүхдийн эмчилгээнд гэж юм. Тэгэхээр яг ямар өвчний шалтгаантай явсан юм бол ер нь хүүхдийн эмчилгэдэж чадсан юм болоо. Юу харшлыг нь тодорхойлох гэж яасан байхгүй юу? Тэгээд яг юуг нь эмчилгээнүүд бол тэнцэнэ хийгдэж яасан байгаа. Ер нь тухайн улсад одоо нөхцөл байдал ямар юм болоо? Нөхцөл байдал Герман бол харьцангуй нөгөө нэг өвчнөө бариад авчихсан. Одоо нөгөө нэг нэг алдаагүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнцэнээс ирсэн хүмүүсийг болохоор тусгаарлаад юу яхад бол нэг асуудал байхгүй байх гэж бодож байна. Германд одоо ажил төрөл хийж байгаа юм байгаа юм болоо. Үгүй ажил хийгээгүй. Тий зүгээр л тий мөнгө санхүүгийн асуудалтай ор хорон тий тийч. Ер нь хаагуур хоног төрүүлж байгаа юм бол тэр нэг Франкфурттай л байгаа даа. За мэдээлэлсэн баярлалаа. За баярлалаа. Тэгээд одоо сая 21 хүн үерхээс өвчин байгаа л да. Тэгээд өвчнний хувьд бол бас явсан улсуудаа бас нэг түргэн авчвал бид нар чи хүнд байдал хэдий залуу хүмүүс ч гэсэн үр хөвгтүүд нь энэ тавуулаа явцсан учраас бас хүнд байдалтай ингээ Германы Франкфурт өвчл бас гайгүй арга хэмжээ аваад байгаа юм чинь тэнд нь одоо шууд онгоцоор тэндээсээ ирүүлдэг ч юм уу хилийн тавигдвал эндээсээ шууд авч өгөөч л гэж болно. Та хэдийн сэтгэлж гомд саналаа ямар байгууллагууд гэсэн юм. Онцгой хөмс төгсөн. Тий энд ч одоо Ямар нэгэн хариу өгсөн. Гэхдээ яг одоо оруулчлаа л гэсэн. Тэгээ 21 хүн чи яаж ч ороход тэд нөгөө хүү хамтлагийн чинь тэндээс орцсон бол та Германы олон хот байдаг тэгээ Франкфуртаас. Одоо нэг тийм нэг гаццсан өвчин зовлонтой улсуудаа авсан ингээд түргэн аваад ирвэл бас хэрэгтэй байна. Тэнд одоо ямар хөө байдалтай юм бэ? Гэхдээ одоо буудлаас бол гарцсан шүү дээ. Одоо мөнгө төгрөг байхгүй байгаа. Тий. Тэгээ хүнд байдалтай байгаа л доо. Ер нь бол тэгээ одоо энэ чинь бас тэр болгоныг ярилтаа шүү дээ. Тэгвэл одоо энэ онцгой хөмсөх мэдж байгаа хэл та. За баярлалаа. За баярлалаа. за буудлаасаа гарцсан гэхлээр за өдөр хоног бол хаагуур өнгөрөөж байгаа юм болоо. Мэдгүй энэ одоо арай дулаан газар байд юм бил мэд. Тэнд яваад байд юм уу яа. Наашар сант байдаг болов. Заримдаа нэг гайгүй нэг дотор хонлоолох юм шүү дээ. Энэ таны яг ойр дотны аль төрлөж хүн бэ? Манай хүүхдүүд Хизээ яваад одоо хүртэл ирж чадахгүй юм байна. 2 сарын сүүлээр яваад тэгэл тэр чинь 3 сард л ирэх байсан хүүхдүүд шүү дээ. Ямар ажил? Өвчин зовлон нөгөө нэг онцлуулж барих тэгээд онцлуулсан тэгээд эмчилгээ байхгүй. Тэнд бол одоо мөнгө төгрөг байхгүй яаж яах вэ? Тэгээд карантинлэгдсэн юм чинь. Ямар ч үйл ажиллагаа яа. Одоо ер нь тэндээ ажил хийх юм боломж нөхцөлтэй байхгүй өстой байхгүй. Нар чинь ажил хийгээд байх чинь хүүхд мөхтөн тэгж харуулж ирдэг болохоор чинь. Тий. Тэр мөнгө санхүүгийн хувьд бол нэлээд боломжгүй байгаа юм байна. Тий боломжгүй. Тэгэхээр та хэдийн зүгээс одоо мөнгө явуулж байгаа гэж ойлгож байна. Гоод тэгэл заримдаа нэг юм боломжоор бид нар тэтгэврийн бид нар чи юу шалах. Тэгээд эдгээр чинь дандаа Франкфурт ах トゥ нар байдаг хүмүүс юм шүү дээ. Тэгэл зайл тэр 2 3 хүн л ингэ төлөөлжилж байгаа. Бас л нэг ажил хийдэг хүн ч хавар юм шиг байна. За мэдээлсэн баярлалаа. За баярлалаа. Та нартай ч гэсэн амжилт хүсье. За энэ өдрийн мэндийг хүргэе. За. Танихаас яг аль улсад одоо гацчаад одоо ирч чадахгүй байгаа энэ талаар мэдээлэх. Герман Франкфуртээс тэгээ 3 сарын одоо яваад ерөөхдөө 60 онжоо. Тэгээд одоо манайх тий. Ямар ажиллаар явсан юм бол? За хүүхд рүүгээ явсан юм аа. Хүүхдэн суултын тэгээд яаралтай очих бас бие минь өвдөд. Тэгээд тийм шаардлагаар явсан одоо хоригдчиход 60 гаруй болж байна. Тэгээд онцгой констуудаа дараа гомдол санал аль алгаар нь хэлсэн байгаа. Тэгээд ямар ч гэсэн нэр нь орсон гэвэл одоогийн байдлаар тэгээд хүлээстэй байж байна. Энд ер нь нөхцөл байдлын талаар та хэдэд ярьсан уу? Ямар хүн нөхцөл байдалтай юм бол? Тэгээд яг Германд бол одоохондоо гайгүй байгаа юм шиг байлээ. Яг коронавирус Европ нийт орон донд гайгүй байгаа юм шиг. Тэгээ өмнөх хонгоцонд уулын ирэх гээд тэгээ нэг Германы Франкфуртээс чи 20 доног шууд нислэгтэй юм байлээ шүү дээ. Тэгээд яг өмнөх нислэн дээр арай орж амжаагүй юм шиг залуу хүмүүс байсан болохоор тэгээ орж амжаагүй. Одоо тэгээд онцгой камсын шийдвэр цаашдаа ямар байхыг сануулж мэдэхгүй л байна. Мэдээлсэн баярлалаа. За баярлалаа. За зөвхөн та бүхний сая сонссончлон за гадаад улсад буюу одоо Герман, Америкийн нэгдсэн улс зэрэгт ойр дотных нь хамаатан сөрөл саданда хүмүүс л за яг одоо үндэсний музейн гадаа
жагсаал зохион байгуулж за улсын онцгой комиссд бол холбогдох бичиг баримтыг бүгдийг бүрдүүлж өгсөн юм байна. За харин улсын онцгой комиссийн зүгээс бол одоо тухайн иргэдийн нэрсийг бол наашаа ирэх хүмүүсийн нэрэнд багтааж оруулсан байгаа гэсэн мэдээллийг өгснөөс өөр ямар ч хариу өгөөгүй байгаа талаар мэдээллээ. За ингээд та бүхэн зүйн цэгийн мэдээллийг шууд амжилт хүргэлээ. За би шудраг иргэдийн нэгдсэн эвсэл намын эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Батсүргэж байна. Тэгээд энэ манай намын зүгээс улсын их хурлын гишүүн Батсандан болд нараар дамжуулаад улсын их хурлд гадаад байгаа иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх, гадаад хоригдчиад байгаа иргэдийг авчрах, Монголд авчрах талаар бүр хуулийн төсөл оруулсан байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл бол одоо ингээд улсын их хурлд хэрэгжсэн үү, хэрэгжээгүй юу ингээд тодорхой хариу өгдөөгүй ингээд алга болсон. Ингээд сая бол улсын их хурлын чуулган ингээд өндөрлжлөө шүү дээ, тийм. Тэрнээс өмнө бол ингээд хангалттай хугацаанд ингээд оруулсан байгаа. Тэгээд энэ ингээд ямар ч гэсэн энэ хуулийн төсөл хэрэгжихгүй шинжтэй, хэрэгжихгүй тодорхой боллоо шүү дээ, тийм. Тэгээд энэ засгийн газрын зүгээс, улсын их хурлын зүгээс ч гэсэн ер нь энэ асуудлыг одоо ард түмэн өөрсдөө санаачлаг гаргаад ингээд аль хэрэгжүүлэх цаг хугацаа бол их байсан. Одоо хэрэгжүүлээгүй сүүлдээ энэ шин заавал хууль болгож оруулж иж хэрэгжих шаардлага гарсан байна. Тэгээ хуулийн оруулаад байхад ингээ хэрэгжихгүй өнгөрөөсөн энэ бол маш их ард түмэндээ ялангуяа гадаад байгаа иргэдэд хандаж байгаа тийм маш хайхамжгүй хандлага гэж бид үзэж байгаа. Энэ дээр бол бид бол маш гомдолтой байгаа гэдгийг хэлмээр байна. Таны зүгээс бол таны ойр дотны хүмүүсээс бол гадаад улсад бол суугаагүй та зөвхөн хуулийг л одоо ингэж оруулъя гэсэн ийм санал бодолтой юм тийм үү? Тийм. Миний хамаатан садан ойр орчныхоос гадаадд байгаа тэндээс наашаа идэх гэсэн хүн бол байхгүй. Энэ бол зөвхөн ер нь бол бид ч одоо